Хэсэг хугацааны дараа та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа таатай байна. Тэгээ та бүхэндээ орчуулгын доор их сонирхолтой эм цуврал сургалтууд, тохироонуудыг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За нэгэн судалгаа хийм байна л да. Эрчүүдийн туйлын өслийн үеийн эмэгтэйчүүдийн туйлын өслийн үеийн. Эрчүүдийн туйлын өсөл бол ер нь бол булчинлаг, эрч хүчтэй байхыг хүсдэг бол эмэгтэйчүүдийн туйлын өсөл бол залуу байдлаа урт удаан хугацаанд хадгалж илүү үзэсгэлэнгүй байхыг хүсдэг юм байна. За яг үүнтэй холбоотойгоор та бүхэнд бас нэг сонирхолтой юм тохиргоо буюу сургалтуудыг бэлдсэн байгаа. Яагаад тохиргоо гэж нэрлэдэг байгаа юм гэхээр өнөөдөр эмэгтэй хүн яг эмэгтэй шин чанар, эмэгтэй дүр төрх, эмэгтэй мөн чанар зүүн совин яг өөрийн гэсэн өвөрмөц юм чанараа өөртөө тохируулж байж чадж гэнэ үгүй юу? Энийг хийж чаддаг юм уу? Яг эмэгтэй хүн өөрөөрөө байснараа, жинхэнэ өөрөөрөө байснаар юу ч дийлдэшгүй байж чаддаг тал дээр маш олон одоо ийм домог яриа болон үүх түүх энэ судалгаанууд байдаг учраас та бүхэнд энийг одоо уншаад энэ мэдээлэл маш хэрэгцээтэй байх болов гэдэг үднээс орчуулад ингээд өөрийн биеэр та бүхэнд уншиж танилцуулж байгаамаа. За 8 юм тохиргоо байгаа. Та бүхэн тохиргоо болгоныг маш одоо анхааралтай бас сонсоорой. Тохиргоо болгоныг сонсоод өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Учир нь гэхээр миний би бас энэ тохиргоонуудаас өөртөө одоо хийж хэрэгжүүлээд бие махбод их тайван амгалан дээр нь магадгүй богино хугацаанд их зүйлийг бүтээх, богино хугацаанд өөрийгөө олж харах, мэдрэх, дотроосоо гэрэлтэх, гялалзах үүгээрээ эсүүдийг эрүүл эсийг олон байлгах, залуужуулах ийм одоо дотоод мөн чанарыг бас өөртөө бас олж авч чадсан учраас олон охтуудад, олон ээж нарт, олон эмээ нарт хэрэгтэй байх болов уу гэдэг үднээс хүрэж байгаамаа. За ингээд эхний сургалт маань, тохиргоо маань би хэн бэ? Та бүхэн тухтаа сууж таалан сонсоорой. Хөгшрөн гэдэг биологийн хувьсэл биш, харин танд хүчээр шахуу тулгасан итгэл үнэмшил юм. Эмэгтэйчүүдийг санаатаагаар хөгшрүүлж сургасан байдаг бөгөөд энэ нь хувилдаан биш, харин батлагдсан үнэн. 1950-ад онд гоо сайхны том корпорациуд цочирдуулан үнийг ил болгосон нэгэн судалгааг явуулсан байдаг. Юу вэ гэхээр эмэгтэй хүн насан дээр гарсан ч бие нь энерги эрч хүчээ гээйлгүй хадгалангаа тасралтгүй шинжлэгдэх замаар залуу хэвээрээ байж чаддаг ажээ. Хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг жилд 300 тэрбум долларын бараа эргэлттэй салбар ганцхан шөнийн дотор дампуурчих байсан тул энэ судалгааны үр дүнг тэр даруйд нь чандлан нууцлсан байдаг. Нууцыг ил болгохын оронд тэд зар сурталчилгаа, сэтгүүл, эмч нарын тухай кино зэргүүдээр дамжуулан өөрсдийн суртал угуулгаа дэлхий даяар эхлүүлсэн байдаг. Тэрхүү суртал угуулгын гол санаа нь 30 хүрээд бие тань гундаж эхэлдэг, 40 хүрээд хөгшөрж эхэлнэ, харин 50 наснаас хойш ямар ч авралгүй болно гэдэгт эмэгтэйчүүдийг итгүүлэхэд оршдог. Үүнд ч сая эмэгтэйчүүд итгэсэн. Тэдний бие махбод нь үүнийг яг л тушаалаятаа дуулууртаяа дагаж эхэлсэн. Гэтэл мянганы туршид багшин шавьдаа нууцаар дамжуулсаар ирсэн нэгэн нууц байсан. Эртний Египтийн тайлагч нар энэ нууцыг мэддэг, эмдээч 60 наснда яг 25 та юм шиг харагддаг байлаа. Өхөшгүй мөнхийн сургаалыг дагагч бомбийн буюу даосизмын майструуд бие махбод дотроо цаг хугацааг зогсоодог чадварыг эзэмшсэн байлаа. Төвтийн йогчид 150 нассан байсан ч ухаан санаа нь саруул, бие нь уян хിവэрэ байдаг байсан. Тэдэнд бүгдэнд нь эмэгтэй хүмүүрт байгалаас заяадаг биологийн шинжлэлийн код байдаг байсан. Энэ кодонд мөнгө төгрөг, мис засал, эм тариа, эмчилгээ процедур шаардлагагүй, үүнд зөвхөн нэг л мэдлэг шаардлагатай. Энэ кодыг яаж идэвхжүүлэх вэ? Өнөөдөр та энэ талаарх мэдлэгийг олж авах болно. Таны биеийг хөгшөрч буй механизмаас өөрийгөө шинчилдэг организм болон хувиргах биоэнергийн 8 тохиргоог та эзэмших болно. Нэг зүйлийг танд шууд анхааруулъя. Энэ мэдээллийг авсны дараа та өмнөх шигээ амьдрч чадахгүй. Учир нь та бүгдийг оронгоор нь өөрчлөх чин үннийг мэдэж авах болно. Хайртай хүүхнүүд минь сонсоход бэлэн байна уу? За эхлэе. Тохиргоо номер 1. Та хэн гэдгээ санах.
Танаас юу хулгаасныг ойлгож авахын тулд эхлэх цэг рүүгээ өөрөөр хэлбэл энэ ертөнцийн учир жамыг танихаас эхлэх хэрэгтэй. Славян нутгаас төвдийн уус хүртэлх дэлхийн өнцөг бүрийн эртний сургаалуудад дэлхийн ертөнц гал ус гэсэн хоёр идэвхтэй эхлэлтэй бөгөөд газар тэнгэр болон нар сарнаас бүрддэг гэсэн утга ижил зүйлийг өгүүлсэн байдаг. Танд бага наснаас ч эхлэн суулгаж өгсөн хуурам эхлэлт чухам эндээс л эхэлдэг. Гал ус гэсэн энэ хоёр хүч тэгш бус, гал нь уснаас илүү чухал, үйлд нь хүлээн зөвшөөрөхөөс илүү үн цэнтэй, тэнгэр нь газраас, харин гэрэл нь харанхуйгаас илүү чухал хэмээн танд итгүүлсэн байдаг. Иймд миний ярихыг анхааралтай сонсоорой. Учир нь та одоо бүх зүйлийг оронгоор нь өөрчлөх чин үнийг мэдэж авах болно. Энэ бол хүн төрлөختний өмнө үлдсэн хамгийн агуу хурам эхлэлт. Учир нь бодит байдал дээр усгүй бол гал бүгдийг шатааж нэг ч зүйл шинээр бий болох боломжгүй болно. Чиггүй агаарт шүүдэргүй өвсөн дээр түүдэг асаах гэд үзээрэй. Гал дулаан ялгаруулгүйгээр ганцхан минутын дотор шатааж дуусна. Байгаль дээр ус нь галаа хяндаг. Хөрш ороогүй бол урамлын өр хизээч тэнгэр дээр соёолохгүй. Харанхуй үгүй бол үр цайхгүй. Намгам үгүй бол дуу чимээ гэж байхгүй. Хоосон гэж байдаггүй бол дүүрэн гэж байхгүй. Эмхтэй хүн бол биечсэн ус. Эмхтэй хүн ямар нэг том зүйлийн нэг тал биш. Бас эрэгтэй хүнийг нөхдөг зүйлч биш. Эмхтэй хүн үгүй бол нэг ч зүйл үл үзэгдэхээс үзэгдэх рүү, мөрөөдлөөс бодит байдал руу, хоосноос матери руу шилжиж чадахгүй. Эртээр үед энэ агуу мэдлэгийг яагаад нууц гэж нэрлэдэг байсныг та гайхаж байна уу? Энэ нууц эмхтэй хүнтэй үргэлж холбоотой байсаар ирсэн. Эртний Грект Элевсины нууцуд гэж байсан. Египт Исидаг шүтдэг байв. Энэтхэгт Шива бурхны эхнэр Шактиг, Оросд хөрс шорооны бурхан Беригиня болон эмхтэй энергийн бурхан Рожаницаг шүтэж биширдэг байсан. Дэлхийн хаана байхаас үл хамааран эмхтэй хүн ертөнц хоорондын порталыг хамгаалагч нь байсаар ирсэн. Сүнс эмхтэй хүний биеэр дамжин амьтаа болдог. Санаа төдий байсан зүйл эмхтэй хүний биеэр дамжин хэлбэрийг олдог. Түүнийг байхад эмх замбраагүй бүхэн эмх цэгцтэй болдог. Энэ гой чавин зүрлэл биш. Энэ бол бодит амьдрал дээрх энергийн зарчим юм. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ийм хүчийг гаднаас хянах ямар ч боломжгүй байдаг. Өөрийн жинхэнэ мөн чанарыг мэддэг эмхтэд зуужлагч эсвэл хэрхэн зөв амьдрахыг зааж сургах хүн хэрэггүй. Хүчтэй байхын тулд эмхтэй хүн эрх мэдэлтэй байх шаардлагагүй. ертөнцийг ойлгон хүлээн авахад түнд бусдын дүрмийг даах хэрэг байхгүй. Эмэгтэй хүн өөрөө сансар ертөнцийн тусгал болсон бичил ертөнц юм шүү. Чухам ийм учраас энэ үннийг устгасан. Тэр даруйда биш, харин аажмаар зохион байгуулалтаагаар олон зууны туршид энэ санааг улиг болтон давтан итгэж үнэмшүүлэх замаар устгасан. Эмэгтэй хүн дутууд өлмөг. Эмэгтэй хүн бол бүх асуудлын хүүсвэр. Эмэгтэй хүн бол сул дорой сав гэсэн санааг тэдэнд суулгаж өгсөн. Эмэгтэй хүний биеийг бузар, сарын тэмдгийг нь хараал гэж нэрлэж, зүн совинг нь аюултад тооцож, хүсэл мөрөөдлийг нь нүгэлтээд зүйрлсэн. Түүний ганцаараа байх хэрэгцээ шаардлагын хачирхалтай зүйл, үл үзэгдэх ертөнцтэй холбогдож чаддгийг шулмын хорлол гэдэг байв. Ингээд л эмэгтэй хүн өөрийнхөө хэн болохыг мартсан. Эрэгтэй энергийг цорын ганц зөв энерги гэж ботсон тул эмэгтэй хүн эрэгтэй энергийг дуурайж эхэлсэн. Тэр өөрийнхөө ус гэдгийг үгүйсгэж гал шиг аашилдаг болсон. Үүнээс болж хэний ч ярьж зүрхэлдэггүй сүрлийн үүд нэгдсэн. Орчин үеийн сая эмэгтэйчүүдийн бие болон сэтгэл санааны байдлыг архаг ядаргаа туйлдалт гэсэн үгээр тодорхойлж болно. Тэд өглөө нь хэдийнэ ядарчихсан сэрж, шөнө нь ядарсан хэвээрээ оронд ордог. Хамгийн аимшигтаа тэд яагаад ийм зүйл болоод байгааг ойлгодоггүй. Олон жил хичээж байж босгосон карьер, халамжит хань, гэр бүл, бахархалт амжилтууд гэт тэдэнд хэрэгтэй бүх юм байгаа юм шиг санагддаг ч яг үнэндээ сэтгэл дотор нь хоосон байдаг. Юугаарч дүүргэж болохооргүй асар том орон зай байдаг. Яагаад гэдгийг та мэдхүү? Яагаад гэвэл тэд өөрсдийгөө сар гэдгийг умартан нар байхыг хичээдэг болохоор тэр. Тэд өөрөөр гэрэлтэж байх ёстой гэдгээ мэдхгүй болохоор байнга дүрлзэж байхыг хичээдэг.
Миний ярихыг маш анхааралтай сонсороо охтуудаа. Учир нь одоо та амьдралыг сүйтгэгч асуудлын үндсийг ойлгож авах болно. Ус шатаж чадахгүй. Энэ бол байгалийн физикийн хууль. Хэрв та гал руу ус хийчихвэл унтарна. Сар нар шиг гэрэлтэж чадахгүй. Энэ бол сансрын хууль. Сар гэрлийг ойлгодог, харин өөрөө гэрлийг үүсгədэггүй. ертөнцийн хүч болгонд өөрийн гэсэн оршин тогтнох хууль, өөрийн гэсэн үйл ажиллагааны зарчим, өөрийн гэсэн илрэх аргууд байдаг. Эдгээр хуулиудыг зөрчих гэж оролцсноороо та илүү хүчрэг болдоггүй, харин өөрийгөө дотроос нь устгаж байна. Эмэгтэй хүн өглөөс ирээд үйл хөдлөлөө эрэгтэй хүний дүрмийн дагуу хийж эхлэвэл юу болохыг та төсөөлөх гээ үсттэй. Би нь илүү их унтахыг хүссээр байтал тэрээр сэрүүлгэнийхаа дуунаар год өсрөн босдог. Сэтгэл нь анир чимээгүйг шаардсаар байтал боссон даруйдаа элдв асуудлуудыг шийдэж эхэлдэг. Хуваарийн дагуу биш, харин ус шиг уян зөөлөн байх ёстой атал эмэгтэй хүн өдрөө минутаар төлөвлөдөг. Эмэгтэй хүний хүч чадал амьдралын орон зайг бий болгоход оршдог байтал тэрээр цаг үргэлж ямар нэгэн юмыг хийн шогшсоор байдаг. Эмэгтэй эргэн тойрныхоо бүх хүмүүст энерги тараадаг ч өөрийнх нь их үсэр хоосон байдаг. Өдөр өдрөөр 7 хоногудаар жил жилүүдээр ийм янзтай хоосон явдаг. Үүний үр дүнд юу болдог вэ? Энергийн гэмтэл үүсдэг. Өөрийн мөн чанарын эсрэг ажиллаж байдаг болохоор систем нь ачааллаа даахгүй байна гэсэн үг юм. Үүнийг хурдны замаар машинаа ухрааж жолоодохтой зүйрлэж болно. Техникийн хувьд боломжтой ч гэлээ ийм маягаар удаан тэсэхгүй. Эрт орой хизээ нэгэн цагт ямар нэгэн юм чинь эвдэрчил таарна. Ийм маягаар сая эмэгтэйчүүд одоо эвдэрсэн байдалтай амьдарч байна. Тэд яг юу нь болж өгөхгүй байгааг ойлгож чаддаггүй. Эмчид үзүүлэхээр зүгээр байна гэдэг. Шинжилгээнийх нь хариу зүгээр гардаг. Гэвч дотроосоо мөхөж байгаагаа тэд мэдсээр байдаг. Өглөө болгон босох гэж үүлээ үздэг. Өдрийг туулах гэж зовдог. Маргааш нь энэ бүхэн дахин давтагдана гэхээс яс нь хавталцдаг. Би нь ямар нэгэн мэдэгдэх шалтгаангүйгээр хүндүрлдэг. Сэтгэл нь ойр дуу тавин яолдогч түүнийг хинч сонсдоггүй. Хичнээн хүчин чармаалт гаргалаач амьдрал нь жигдэрч өгдөггүй. Хамгийн аимшигтай нь юу гэж? Тэдэнд энэ хэвийн зүйл мэт санагддаг. Энэ зүгээр л ядарснаас болж байна. Илүү их амрах хэрэгтэй, өөрийгөө хянах хэрэгтэй. Хүн болгон л ингэж амьдардаг шүү дээ гэх мэтчлэн боддог. Гэтэл энэ зүгээр биш шүү дээ. Энэ бол сүрэл. Энэ бол эмэгтэйчүүд өөрсдийгөө хэн болохыг умарцсны үр дүн. Үнэн хэрэгтээ тэд өөрөөсөө өөр хүн байхыг оролдож байгаа нь тэр. Тэд өөрснийхөө дүрмээр амьдрахын оронд бусдын дүрмээр амьдардаг. Тэд ус гэдгээ үгүйсгэн гал болохыг хичээдэг. Хүчээс сэргээхийн тулд тэдний эхний алхам бол өөрийнхөө хэн болохыг санах. Зүгээр нэг ухаанаараа санах биш, харин бүх биеэрээ, бүх оршихугаараа санах ёстой. Та бол амилж биелсэн ус. Та бол гэрлийг төрүүлдэг амьд харанхуй. Та бол энэ дэлхий дээрх бүх юмс үзэгдлүүдэд шинээр бий болох боломжийг олгодог хүч. Энэ бол сул тал биш, харин орчлон ертөнцийн хамгийн агуу хүч юм. Гэвч үүний тулд эхлээд тэр хүч чинь хаана байгааг мэд хэрэгтэй. Энд хүрээд бид нэгдэх тохиргоогоо өндөрлөж байна. Дараагийн хичээлээр 2 дахь тохиргоог хүргэх болно. Түр баяртай.